Монголчууд 1368 онд нийслэл Дайду хотыг Хятадын Мин улсад алдсан боловч ноёрхлоо дахид сэргээг тогтоохын төлөө тэмцэж байсан. Тогоон Төмөр хаан Дайдуг алдаад өнөөгийн Өвөр Монголын нутаг Шанду хотноо зовтон ирсэн байна. Мин улсын цэрэг хэдийгээр нийслэлийг эзлэн авсан ч Хятадын бусад нутгуудад их Юань улсын цэрэг захиргаа хүчирхэг хэвээр байсан. Иймээс Монголын үлдээдлийн хүчийг цохиж Хятад нутгаа бүрэн эрхэндээ оруулж авах нь тэдэнд хамгийн чухал байлаа. Тогоон Төмөр хааны хувьд Дайдуг эргүүлж авахар цэргэлсэн боловч амжилт олоогүйгээр үл барам 1369 онд Мин улс энэхүү дайралтын хариуд Шандуг товтолж сүйтгэв. 1370 онд Тогоон Төмөр хаан Мингийн тодорхойноос дайжин хойд зүгт орших Инчаан буюу Барс хотод шилжин сун тэндээ насан эзэлжээ. Тогоон Төмөр хааны дараа түүний хүү Аюушидар Ачхүү төгс төмөр нар хаан ширээг залгамжилжээ. Тэд Мин улсын удаа дараагийн тогтолгооныг няцааж өөрсдөө ч сөрөг тогтолгоон хийж зарим стратегийн чухал газруудыг эзлэн авсан байна. Тухайн үед Мин улс монголчуудтай найрамдахыг санал болгож Тогоон Төмөр хааны олслогдсон Ачхүү Майдар балыг 1374 онд буцаан өгснөөр хоёр тал хэдэн жилийг тайван өнгөрүүлв. Энэ нь шинэхэн байгуулагдсан Мин улсын хүч хараахан бэхжээгүй байсантай холбоотой бөгөөд тэрхүү найрамдал төр зурих байв. Мин улс хүчээс элдмэгц их зэргээр Монголын гүнд нэвтэрч 1380 онд хар хором хотыг эвдлэн сүйтгэн шатаасан байв. Түүнээс болж Монгол Мин хоёр хэдэн жил тэмцэлсэн байдаг. Тухайн үед Монгол жанждын дотор хагарал гарсан бөгөөд Мин улс Монгол улсын их зэргийн 100 жихүүрийг удирдаж байсан Нагаачуу жанжныг Чанчуун хотын ойролцоо их зүрхийн хүчээр дайрсан байна. Хоёр тал ихээхэн хохирол амсч дайсны давуу хүчинд тавцсан Нагаачуу харайд нарын хамтаар Мин улсад дагаар орсон нь Монголын байдлыг маш ихээр хүндрүүлв. (1388) онд Буур нуурын ойролцоо Монгол Мингийн их зэргийн хооронд тулдаан болж монголчууд ялагдал хүлээв. Тулааны талбараас цөөн хүнтэй цутан гарч хар хормын зүг явсан Төгс Төмөр хааныг Монгол ноён 9 өдөр хороожээ. Монголчууд нэгдмэл үедээ Хятадыг давамгаалж бутарч суларсан үедээ ялагдаж байв. Нэгдмэл байдал алдагдаж дотооддоо зөрчилдөн тэмцэлдэж байсан үеийг Монголын түүхэнд улс төрийн бутарлын үе гэж нэрлэдэг. Өнөөдрийн хичээлийн хүрээнд 2019 оны ан хувилбарын 19 дугаар даалгаврыг ажиллацгаая. Энэхүү даалгавар маань Монгол улс эт нутагтаа төвлөрсөн хэмээгтийн дагуулгын сэргээн санаа түвшний даалгавар байна. Аюушидар буюу Бэлэгт хаан хідээс хэдэн оны хооронд төр барьж байсан бэ хэмээх асуулт байна. 2019 онд эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын гүйцэтгсэн байдлыг харуул B болон D хувилбар дээр 26.7% гүйцэтгэлтэйгээр буюу хамгийн өндөр хувиар сонгосон байна. За энэхүү асуултын зөв хариулт нь D хувилбар буюу 1370-аас 78 оны хооронд гэсэн хувилбар зөв. За B хувилбартаа андуурах болсон шалтгаан нь Тогоон Төмөр хааны төр барьж байсан сүүлийн жилүүдэд андуурсан байна. За мөн A хувилбарыг бас нэлээд олон буюу 19.1% өгöd сонгосон байна. За энэ 1378-аас 88 он нь өөрөө Төгс Төмөр хааны үедээ андуурч хол тойлж ерөнхийдөө сонгосон гэж ойлгож болно.